Сайн байцгаана уу? Номын ертөнц клубын гишүүн Ана ч юм байна. Сайн байцгаана уу? Номын ертөнц клубын гишүүн, гадаад харилцааны гишүүн, англи хэлний хөтлөгч Нарангой байна. За, Нарангой өнөөдөр ямар номын талаар бидэнд ярилцгаалаа? За өнөөдөр миний сонгож уншсан ном гэвэл Зэрлэг амьтдын гунигт түүх гэдэг ном байгаа. За, юуны өмнө зохиолчоосоо бас танилцуулсан дээрх. За, манай зохиолч маань бол Игор Акимушкин гэдэг хүн байгаа. 1929 оны 5 сарын 2-нд Оросын холбооны улсын Москва хотод төрсөн. За, тэгээд зохиолч маань амьтан судлаач байсан. Тэгээд насаараа ерөнхийдөө зөндөө олон амьтдын талаар судалсан. Тэгээд энэ хүн номыг одоо бичсэн байгаа. За, яагаад энэ номыг заавал сонгон унших болсон бэ? За, юуны төрөнд миний хувьд бол номны маань гарчиг миний сонирхлыг их татсан Зэрлэг амьтдын гунигт түүх гэхээр тэгээд би зүгээр л уншмаар санагдал уншсан да. За, тэгвэл яг номыг товч танилцуулаач. За, ном маань бол ерөөхдөө 18 дугаар зуунаас 19 дугаар зууны олон улсад тохиолдсон зэрлэг амьтдын тухай гунигт түүхийг илэрхийлдэг. За, тухайн номонд маань юу гардаг вэ гэхээр эколог, эдийн засаг, гоо зүй, байгаль орчин, амьтныг хайрлах одоо тэр хэсэг үйл явдал маань дэлхийд ямар их хамгаалагдаагүй байсан бэ? Тэ? Хүмүүс мөнгөний төлөө, бизнесийн төлөө маш олон зэрлэг ховор ан амьтдыг агнаж байсан тухай гарсан ерөөхдөө. За, тэгвэл яг номыг уншиж явцад чамд хамгийн их сэтгэл төрүүлсэн хэсэг аль хэсэг байсан бэ? За, ерөөхдөө оршлоос нь эхлээл байхгүй ч байж болох оршил. Энэ шууд энийг уншаал надад одоо маш их юм толгойд одоо айгүй их том мэдрэмж өгсөн л дөө, онцгой мэдрэмж өгсөн. Яагаад вэ гэхээр одоо яг 21-р зуунд бидний мэддэг зөндөө олон амьтад энэ дэлхий дээр оршин тогтнодог. Гэхдээ жилээс жилд одоо юу яаж байгаа? Устдаж үгүй болж байгаа амьтад байгаа. Мөн дээрээс нь бидний мэдхгүй хизээж харж байгаагүй 18-наас 19-р зуунд өмнөх цаг үед устдаж бүр ямар ч ор сураггүй болсон, ор мөргүй болсон амьтад хүртэл байдаг. За, энэ маань бол экологийн хувьд, амьтдынхаа хувьд, мөн дээрээс нь түүхийнхаа хувьд маш гунигтай. Тэгээд энэ бол байхгүй ч байж болох оршил. Хэрвээ бид одоо устдаж үгүй болох боломжтой байсан ан амьтдыг хайрлаад агнахгүй хууль дүрмээ чандлан сахисан бол дэлхийн нийтээрээ энэ бол байж болох байсан. Бид ан амьтдаа хайрлаж экологийнхаа хувьд илүү зөв тишээ явах байсан. Гэсэн хэдий ч одоо өмнөх цаг үед гунигтайгаар зөндөө олон хууль бус тийм ан амьтдыг агнах төгсөл байдал зөндөө олоодаа гарч исэн. За, тэгээд миний хувьд хамгийн онцгой байсан гэх юм бол хамгийн сүүлийн Geir Fogel буюу жигүүргүй хурууфчин хошуут лаборатори шинжээч Жак Карти усан цэргүүдээ нэг өдрийн дотор 1000 гаруй умардын оцон шувууг агнасан тухай өгүүлсэн байдаг. Тэгээд энийг өгүүлэхдээ маш гунигтайгаар биш, маш аз жаргалтайгаар манай усан цэргүүд ингээд нэг өдрийн дотор 1000 оцон шувууг агнасан гэд энийг одоо маш тийм эмпатигүйгээр нэгэсэндээ сэтгэл зүрэхгүйгээр ингэж өгүүлсэн байдаг юм байна лээ. Тэгээд зүгээр яг ингээд надад бас ингээд бодоод хараа онцгой гэсэн бас үлдээсэн мэдрэмж бас нэг байхгүй байна. Ягаад гэвэл бүх түүхүүд маш гунигтай байсан. Хэрвээ энэ нөхцөл байдал одоо 21-р зуунд болж исэн бол ийм зүйл болохгүй байсан баг. Яагаад гэвэл амьтдыг хайрлах, хамгаалах хууль илүү чанга болсон байгаа. За, баярлалаа. Амар тийм гүн мэдрэмж өглөө. За, тэгвэл яг номноос чамд хамгийн их ойлгож авсан сургамжтай хэсэг байсан уу? Байсан. Энэ бол ерөөсөө л
бид ямар ч мэрэгжилтэй байсан, ямар ч салбарт ажилладаг байсан тий. Бид нар одоо том болоод тий. Гадуур аялж исэн ч гэсэн ан амьтдаа хайрлах, за тэгээд таньдаг хүмүүстэй ан амьтдаа хайрлах, хууль бус агнуур нь маш буруу юм аа гэдгийг ойлгуулах тэр талаар маш их юм зоригтой мэдрэмж авсан. Урам зориг авсан. Тий. За тэгвэл яг номыг уншсны өмнөх нарангоо, уншсны дараах нарангоо хэр өөр вэ? Гоё асуулт байна. За өмнө нь бол би ерөөсөө зэрлэг ан амьтан гэхээр яг юу ийдгийг тий тэдний гунигт түүх гэж яг юу ийдгийг ингээ би мэдэхгүй байсан мэдээж. Номыг уншсны дараагаас бол гэд би ер нь бараг л уйлсан да. Ягаад гэвэл ан амьтад гэдэг чинь ярьж чадахгүй тэгээд хүмүүст итгээд агнуур одоо бусад хүмүүст итгээд тухайн үед 18 дугаар зуунд бусад хүмүүст итгээд ингээд энэ намайг яах ч юм байна. Энэ хүн намайг яах ч юм байна гэсэн мэдрэмжтэйгээр зүгээр байж исэн байхад л шууд ингээд маш зэрлэгээр ингээд модорч цохиж алаал утга шүүг одоо юу гэдгийг буу те бүх зүйлээр ингээд алсан байдгийм байлаа. Хороосон байдгийм байлээ. Тэгээд энэ маань ялангуяа устдаж үгүй болоход тун ойрхон байгаа амьтад болон тухайн амьтдыг хууль бусаар мөнгөний төлөө хийсэн нь надад маш гонигтай санагдсан. Тэгээд их л урам зориг авсан да. Амьтдыг ойлгосон. Би баг өөрөө тэр амьтан байсан бол ямар мэдрэмж авах байсан бол гэд бүр хүртэл бодсон гэж боддог. Амар их том. Тий ингээд мэдрэмж өгсөн юм тий. Зөвхөн ингээд амьтдын тухай биш. Бүр ингээд баг ингээд хүмүүсийн тухай ном уншиж байгаа юм санагдсан надаа. Хүмүүсийн харгас хэсэг заараа шиг маш тодорхой гаргасан байна. За тэгвэл яг энэ номыг бусад хүмүүсийг уншаасаа гэсэн нэг шалтгаан байвал ямар шалтгаан байх вэ? За энэ номыг хүн болгон унших ёстой. Ягаад гэвэл за юуны төрөнд энэ номыг маань орчуулсан Төмөр Батар зохиолч байгаа. За орчуулагч тухайн үед ингээд орчуулагдаад хэвлэгдээд гарч байхад Монгол улстай бол бас гайгүй алдартай болж исэн байлээ. Маш олон уншигчтай болж исэн. Тэгээд манай үеийнхэн энэ юу н дээр үеийн ном л тоо. Тэгээд би ингээд уншихад би ийм мэдрэмж авч байна гэхээр манай бусад үеийнхэн энэ номыг уншаад ямар мэдрэмж авах нь тодорхой байгаа байх. Энийг хүн болгон их дэлхийдээ хайртай, байгальтай хайртай хүн болгон унших ёстой гэж би бодож байна. Ягаад гэвэл та байгаль дэлхийнхээ талаар улам их мэдээлэл авахыг хүсвэл мөн дээрээс нь дэлхийнхаа түүхийн талаар тэгээд энэ номод айгүй гоё одоо ингээд амьтдын ийм жижиг түүхүүд байгаа штэ. Тэгэхэд ийм зургнуудыг оруулсан байгаа. Бидний хизээч харж байгаагүй амьтдын зургнууд. За яг үү бид нар харин тийм ингээд бодитоор харддаг юм гэхэд зургийг харна гэдэг чинь айгүй гоё байгаа байхгүй. За баярлалаа. Тэгээд яг миний зүгээс чам тавих асуулт дууслаа. Тэгээд яг бас үзэж байгаа хүмүүстэй хандаж үг байвал бас тэрнээсээ олцооч. Ер нь бол ямар ч мэрэгжил сонгосон, ямар ч сургууль сурсан заавал түүхээ судалдаг байгаарай. Дэлхийн түүх, Монголын түүх түүхээ заавал судалдаг байгаарай. Түүх гэвэл ерөөсөө л өнгөрсөнд болсон бүх зүйлсийг хэлнэ. Ялангуяа амьтдын түүхийг маш сайн судалсан дээр юм билээ шүү. Би ингээд уншаад мэдэхгүй байна. Тэгээд ингээд уншаад маш юм мэдрэмж авч байна гэдэг чинь бусад хүүхдүүд бас унших ёстой л гэсэн үг байгаа байхгүй тий. За баярлалаа. Өөрийнхөө унсан номын талаар мэдээлэл хүргэсэн баярлалаа. Тэгээд санснаас танай сургуульд номын клуб байгаа юу? Манай сургуульд номын клуб байхгүй. Би өөрөө Улаанбаатар Эмпати сургуульд сурдаг. Одоо тэгтээ өөр улс руу явж нүүж байгаа. Гэхдээ манай сургуульд номын клуб байхгүй. Өмнө байдаг байсан үгүй мэдэхгүй байна. Гэхдээ ер нь сургууль болгон номын клубтэй байх ёстой. Тухайн хүүхдийн сонирхол нь юу ч байсан гэсэн. Тийм одоо сонирхлоороо болоод номоо унших хэрэгтэй байхгүй юу? Жишээ нь одоо нэг хөгжилтэй түүх ярих гэвэл манай ангийн нэг хүүхд байдаг байсан л да. Манай өмнөх сургуулийн ерөөсөө ном уншдаг, хичээлээ хийдэг. Тэгтээ тэр хүүхдийн байлаа гэд юу яах туртай байсан юм. Нөгөө скейтбордоор унах айгу дуртай. Тэгээд манай найз маань скейтбордын тухай нэг ном олоод ирсэн байхгүй гадаад яваад. Тэгэл тэрнээс хойш ингээд ном уншдаг болсон. Тэгээд тэр хүүхдийн одоо бүтээл сэтгэлгээ болон
curiosity буюу одоо юу гэдэг юм бэ? Одоо сониуч сэтгэлийг ингэж өдөөсөн байгаа. Тэгэхээр сонирхлоо ингээд бүр тултал нь ашигладаг байгаарай. Тийм тэрэнд нь бас номыг хөлөвтэй байвал олон хүүхдийн сонирхлыг олгоод туслах ч юм уу тий. Тийм. Одоо ер нь яг үнийг хэлэхэд манай Улаанбаатарын Пати сургууль маш гоё номын сантай. Манай номын санч маань ч гэсэн ингээд ороод ном авахд айгүй гоё тааламжтай байдаг. Тэгээд нэг юмыг харангуут манай номын санд хүүхдүүд айгүй цөөн очдог. Сургууль дээр байгаа номын санд шүү дээ. Тэгэхээр ерөөсөө л ном сайн унших хэрэгтэй. Номыг одоо заавал ингээд цаасаар бас уншихаа болцсон шүү дээ. Утсаараа, компьютеророо, тэ эсвэл Kindle гэдэг юм гоё номын нөгөө таблет гэдэг тэ. Ер нь бол технологийн 90 үеийн ирсэн цагт номыг бол яаж ч уншихаар болсон. За баярлалаа. Тэгээд яг дараагийн байгаль экологийн талаар 50 номын уралдаан зарлагдах гэж байгаа юм билэ. Тэгээд яг бусад хүүхдүүд ч гэсэн тэрэнд хэрэг оролцохыг хүсвэл манай номын ертөнц пэйж хуудсын сэтгэл хэсэгт хандна. За тэгээд дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай. Баяртай.